Өнөөдөр би хувь хүний хөгжлийн тухай ярих хүсэлтэй байна. Хувь хүний хөгжил гэж юу вэ? Хувь хүний хөгжил гэдэг нь өөрийгөө хөгжүүлэхийг хэлнэ. Асуудлаа шийдвэрлэж амжилтанд хүрч нэртэй цуутай хүн болох биш. Өөрийгөө бүх л талаас нь хөгжүүлж, өөрийнхөө үн цэнийг өсгөж, хүссэн бүхнээ өөртөө татаж чадах хэмжээний хүн болгож хөгжүүлэхийг хэлнэ. Хүн 24 цагийн дотор өөрийгөө хөгжүүлж чадахгүй. 1 сар, 1 жилийн дотор ч өөрийгөө тултал нь хөгжүүлж чадахгүй. Хүн амьдралынхаа турш өөрийгөө хөгжүүлнэ. Хөгжүүлэхдээ баг багаар алхмаар хөгжүүлнэ. Жишээлбэл хүн нэг зүйлийг хүснэ. Түүндээ хүрэхин тулд өөрийгөө түүндээ хүрч чадах хүн болгож хөгжүүлнэ гэсэн үг. Ингэж хөгжүүлснээр хүснээ бодит болгож чадна. Ахаад өөр нэг юм хүснэ, дахиад л өөрийгөө тэр хэмжээгээр нь хөгжүүлнэ. Өөрөөр хэлбэл хүн эхлээд өөртөө маш сайн ажиллаж байж өөрийгөө хөгжүүлнэ. Хөгжүүлснээр хүснээ бодит болгох чадвартай хүн болно. Бүр тодруулбал маргааш шиг өөрчлөхийн тулд өнөөдөр шинэ юм сурч, шинэ чадвар эзэмшиж, өөрийгөө өчигдрөөс өөр хүн болгож өөрчлөх гэсэн үг. Хүний хүсэл хязгааргүй болохоор хүний хөгжил мөн хязгааргүй. Хүссэн юмаа олж авч чаддаг хүн болгож өөрийгөө хөгжүүлнэ гэдэг тийм амаргүйч үйл явц нь маш сонирхолтой. Сэтгэл хөдлөмөр гэж би боддог. Хүн бүр өөрийгөө хөгжүүлэх боломжтой боловч хүн бүр өөрийгөө хөгжүүлээд байдаггүй. Яагаад? Нэгдүгээрт яагаад гэвэл хүмүүс өөрийгөө одоо байгаагаасаа өөрөөр харж чаддаггүй. Эсвэл өөрийгөө өөрөөр харах тэр боломж цаг завыг гаргадаггүй. Гэхдээ миний бодлоор бол хүсвэл хүн бүр өөрийгөө яг одоо байгаагаар нь харж чадна. Бас хүн бүр өөрийгөө сайжирсан байгаагаар бас харж чадна. Өөрийгөө сайжирсан байгаагаар харж чадвал хүн тэр зүг рүү өөрийгөө хандуулж чадна. Өөрийгөө сайжирсан байгаагаар харахын тулд өөрөөсөө зөв асуултуудыг асуух хэрэгтэй. Жишээлбэл хэрвээ би урьдөө минь хизээж тавьж үзээгүй зорилгыг тавиад түндэ хүрвэл ямар байх вэ? Хэрвээ би мөрөөдлөө биелүүлэх шийдвэр гаргавал ямар байх вэ? Би өөрийгөө өөрчилснээр миний амьдрал ямар байх вэ? Хэрвээ би шин чадваруудыг эзэмшвэл ямар байх вэ? Амьдралаа өөрчлөөд бусдын амьдралыг өөрчлөхөд хувь нэмрээ үзүүлбэл ямар байх вэ гэдэл өөрөөсөө асуугаад үзээрэй. Яг ингээд өөрөөсөө асуугаад бодоод үзэхээр ямар байна вэ? Чиний сэтгэл хөдөлж байна уу? Хоёрдугаарт хүн өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэйч яг юунаас эхлүүлэхээ мэддэггүй. Тиймээс өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрийгөө хөгжүүлэх нь чиний зорилго болж хөгжүүлэхийн тулд юу хийх вэ гэдэг нь төлөвлөгөө чинь болно гэсэн үг. Юунаас эхлүүлэхээ бүр олж чадахгүй байгаа бол бие тамираар хичээлж гүйж эхлээрэй. Гуравдугаарт хүнд нөлөөлдөг их олон зүйл байдаг. Тэр нөлөөнүүдэд хүн их хурдан автдаг. Жишээлбэл уншиж байгаа номондоо автах, үзэж байгаа телевизийн нэвтрүүлэг, мэдээнд автах, цагаа хамтдаа өнгөрүүлж байгаа найз нөхөдтэй автах гэдэл. Хэрвээ эдгээр нөлөөлж байгаа зүйлүүд хөгжихэд нөлөөлөхгүй бол хүн хөгжихгүй. Ингээд дөрөвдүгээрт сурч боловсрохыг хүсдэггүй. Өөрийгөө хөгжүүлнэ гэдэг нь сурч боловсрч сурснаа хэрэгжүүлэхийг хэлнэ. Ингэж чадахгүй бол хүн хөгжихгүй. Тавдугаарт өөрийгөө сорих дургүй байдаг. Өөрийгөө хөгжүүлнэ гэдэг нь асар их хөдөлмөр шаардаж, өөрийгөө шахаж, өөрийгөө сорих хэрэгтэй болдог. Энэ бүгдийгээ давж байж хүн хүчтэй болдог. Өөртөө зарцуулсан бүхэн өөрт үлддэг болохоор өөрийгөө хөгжүүлэх гэдэг үнэхээр сайхан зүйл. Тиймээс цагаа, эрч хүчээ бүхнээ өөртөө зоригтой зориулах нь зүйтэй. Өөрийгөө хөгжүүлэхэд хязгаар байхгүй. Өөрийгөө сайн хөгжүүлэхийн тулд сайн сурч боловсрох хэрэгтэй. Сайн сурч боловсрно гэдэг нь нэг хэсэгтээ өөртөөгөө тууштай ажиллахыг хэлнэ. Хэрэгсэн ажил нь гарах үр дүн нь гайхалтай. Хүн бүрт өөрийгөө хөгжүүлэх боломж байдаг. Харин энэ боломжийг ашиглах уу үгүй юу гэдгийг шийдэх хэрэгтэй. Шийдсэн хүмүүс хол явдаг. Тэд амжилтанд хүрдэг, тэд хүссэн амьдралаараа амьдардаг, тэд аз жаргалтай байдаг болохоор шийдвэр гаргасандаа баяртай байдаг. Харин шийдэж чадаагүй хүмүүс олон юмнаас хоцордог. Тэд хэдий шийдвэр гаргаагүй ч гэсэн өөрсдөө нэг газараа хിവэрэ байна гэж боддог боловч тэд урууддаг. Хүн нэг бол өсч хөгждөг, нэг бол урууддаг. Нэг газараа байна гэж байдаггүй. Хожим үүнийг мэдээд тэд харамсдаг. Тэгэхээр чиний хувьд аль нь баймаар байна вэ? Чи өөрийгөө хөгжүүлэх шийдвэрээ гаргасан уу? Өөрийгөө хөгжүүлэх шийдвэр гаргаагүй бол уруудах шийдвэр гаргажээ гэж ойлгож болно. Хувь хүний хөгжил өөрийгөө хөгжүүлэх нь 3 хэсэгтэй байдаг. Зарим хүмүүс өөрийгөө хөгжүүлнэ гэж зөвхөн оюун ухаанаа хөгжүүлдэг. Зарим нь зөвхөн Библиэдраа хөгжүүлдэг.
Хувь хүний хөгжил буюу өөрийгөө хөгжүүлэх гэдэг нь өөрийгөө бүх талаас нь хөгжүүлэхийг хэлнэ. Нэгдүгээрт бие махбод. Эрүүл биед саруул ухаан оршино. Бие муу бол хүн юу ч хийж чадахгүй. Бие бол бидэнд байгаа ганц нандин зүйл гэж болно. Энэ нандин зүйлийг маш гамтаа авч явах хэрэгтэй. Бие цангаж байхад арх биш ус өгөх. Өлсөж байхад өөх тоос биш яг хэрэгтэй амин дэмийг нь өгөх. Хөдөлгөөн хэрэгтэй байхад түүнийг нь өгөх хэрэгтэй. Бие махбод бидний төлөө бүхнээ хийгээд байхад бид ч гэсэн түүний төлөө бүхнээ хийх хэрэгтэй. Нэгэн сурвалжлагч 100 нас гарсан хүнээс асуусан гэдэг. Та энэ олон жил амьдрахдаа үүнийг ингэж хийчихсэн бол арай илүү дээр байх байсан болов уу гэж харамсдаг зүйл байдгүй. Хэрвээ байдаг бол тэр чинь юу вэ гэж асуухад биеэ илүү сайн арчилсан бол арай дээр байх байсан болов уу гэж хариулсан гэдэг. Ингээ хоёрдугаарт оюун ухаан. Оюун ухаанаа тэлж ном унших, эрэг бодох, шин санаа олох, томоор сэтгэх чадварыг эзэмших хэрэгтэй. Оюун ухаанд гарч ирэх айцаа даван туулж цоо шин боломжийг өөртөө өгч сурах хэрэгтэй. Гарч ирэх айцаас болоод хойш суугаад байвал бид өөрсдөө сул дорой хүн болгож хөгжүүлнэ. Ингээд гуравдугаарт зүрх сэтгэл бүгдийг нь хамтд нь хөгжүүлэх хэрэгтэй. Хувь хүний хөгжил өөрийгөө хөгжүүлэхэд гарч ирэх хамгийн гол зүйл бол сахилга бат юм. Хүнд сахилга бат маш хэрэгтэй. Өдөр болгон өөрийгөө хөгжүүлэх алхам хийх сахилга бат хэрэгтэй. Хүн зарим үед дасгалаа хийхээс залхана, зарим үед талархлаа илэрхийлэхээс залхуурна, зарим үед ном унших хүсэлгүй байна. Гэлээгээд зогсох биш, энэ бүгдийгээ өдөр болгон хийх сахилга бат хэрэгтэй. Олон хүн эхлүүлж чаддагч зөвхөн амжилттай хүн дуусгаж чаддаг. Мэдээж бүхэл хүн бэрхшээлтэй учрна, бүхэл хүмүүст бууж өгөх бодол төрнө. Гэхдээ шургуу, хичээнгүй, цөхрөлтгүй, тууштай зантай хүн л бүгдийг давж чадна. Энэ хүн бол амжилттай хүн. Энэ хүн бол өөрийгөө амжилттай хүн гэдгээр харж чадаж байгаа хүн. Чи амжилттай хүн үү? Чи өөрийгөө амжилттай хүн гэдгээр харж чадаж байна уу? Тэгэхээр өнөөдрийн миний амжилтын тарин юу вэ гэвэл би амжилттай хүн. Би амжилттай хүн. Хийдэггүй хүн хийдэг хүнийг хараад атаархдаг. Атаархдаг хүн бол хийдэггүй хүн. Та хийдэг хүн үү? Эсвэл хийдэггүй хүн үү? За одоо тэгэхээр зөвхөн хийх л үлдээд байна. Тийм болохоор өнөөдөр өөртөө цаг гаргаж байгаад нэгдүгээрт өөрийгөө хөгжүүлэхэд хэрэгтэй гэж үзэж байгаа унших 3 номны жагсаалтаа гаргаарай. Хэрвээ ямар ном гэдгээ мэдэхгүй байгаа бол номын дэлгүүр ороод хувь хүний хөгжил, өөрийгөө хөгжүүлэх тасгаас харж байгаад таалагдах номоо авч болно. Эсвэл миний амжилтын тарин номноос эхлүүлж болно. Ингээ хоёрдугаарт чиний хувьд бие махбод, сэтгэл санаа, оюун ухаан аль нэг нь илүү хөгжүүлэхээр байна вэ гэдгээ тогтоогоорой. Тэгээд арга хэмжээ авч эхлэх нь зүйтэй. Жишээлбэл хэрвээ бие махбод бол дасгал хийж, амин дэмүүж, эмчит биеэ үзүүлэх, сэтгэл санаа бол талархлаа илэрхийлж, бясалгал хийж, амжилтын дэвтэр хүртэлж өөртөөгөө цагийг өнгөрөөх. Оюун ухаан бол оюун ухаанаа тэжээх ном уншаарай. Ингээ 3 дугаарт сахилга баттай болохын тулд сонгосон номоо унших, сонгосон үйлдэлээ хийх цагийг өдөр болгон гаргаж цагийн хуваарьтаа оруулаарай. Сахилга баттай болох нууц гэж байхгүй. Дургүйч гэсэн хийснээр сахилга баттай болно. Сахилга бат гэж өөртөө команд өгч түүнийг гүйцэтгэлийг хэлнэ. Өөрийгөө хөгжүүлэх нь сахилга баттай шууд холбоотой. Чи 1 хоногийн дотор өөрийгөө хөгжүүлж амжилтанд хүрэхгүй ч өөрийгөө хөгжүүлж амжилтанд хүрэх гараагаа эхлүүлж байгаа учраас өөрийгөө хөгжүүлэх шийдвэрээ заавал гаргаарай. Гаргасан бол цааш нь өргөжлүүлээрэй. Өөрийгөө хөгжүүлж хэн болж чадхаа үзнэ гэдэг хүн болж төрсний гавьяа гэж би боддог. Хүс, хий, хөр. Зөвхөн чиний өөрийн хүсэл эрмэлзэл чамайг амжилтанд хүргэнэ. Хэрвээ энэ бичлэг чамд таалагдсан бол цааш нь найз нөхдөдөө түгээгээрээ мөн uka.com руу ороод миний захин мэдээлэл бүртгүүлээрэй. Ингэж бүртгүүлснээр би дараагийнхаа шинэ бичлэгийг имэйл хаяг руу чинь илгээх болно.